төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн нэгдүгээр хуралдаан аймгийн тамгын газрын баг зааланд болж байна. Энэ хуралдаанаар аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон сүм хийдүүдийн үйл ажиллагааг сунгах мөн бусад гэсэн асуудлыг хэлэлцэж байна. Хэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд төлөвлөгөө газрын албанд энэ бол олон төлөөлөгчдөөс гарсан. Тэгэхээр газрын албаны галын авч бүтэн жилийн ажлын төлөвлөгөөнд оруулдаг энэ уламжлалынхаа дагуу өнгөрсөн 12 сарын 13-ны 462 тоот албан бичгээр аймгийн засаг дарга руу санал явуулж хүргүүлсэн байгаа. За энэний дагуу ирсэн саналыг мөн тэргүүлэгчдээс Батбайлаг тэргүүлэгч саналаа ирүүлсэн. За төлөөлөгчдөөс бол албан ёсоор бол ирүүлээгүй. Өмнө нь бас ярьж хэлж ирсэн тэр асуудлынхаа дагуу санал нэгтэйг авах гэж бодсон. Тийм учраас аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас нийт ирүүлсэн саналыг мөн манай эрдэнэ төлөөлөгчдийн хурлын бодлогын үндсэн чиглэл батлагдсан. Энэ бодлогын үндсэн чиглэлээ баримтлаад дээр нь аймгийн засаг дарга үйл ажиллагааны 4 жилийн төлөвлөгөө мөн 2019 онд аймгийн эдийн засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд бидний хийж хэрэгжүүлэх ёстой бүх ажлуудын хуралдаанаар болон тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулах асуудлуудын нэгтгэсэн байдлаар өнөөдрийн энэ төлөвлөгөөний төслийг та бүхэндээ урьдчилан хүргүүлсэн. За энэхүү төлөвлөгөө нь бол нийтдээ 6 бүлэг 128 асуудалтайгаар төлөвлөгдсөн. Мөн 2 дугаар хавсралтаар аймгийн хурлын байгууллагаас 2019 онд хийх шалгалтын ажлын жагсаалтыг мөн 3 дугаар хавсралтаар аймгийн хурлын байгууллагаас хийх сурчлагын ажлын жагсаалтыг хамтд нь хүргүүлж та бүхэндээ хүргүүлсэн. Ингээд өнөөдөр хилцэж баталж өгөхийг хүсэж байна. Нэрэмжит ажлуудыг нэг улиг болох нэ. Бүх газрууд л нэрэмжит гэдээ явчихж байна. Тэгэхээр энийг болёо. Шаардлагатай гэх юм бол манай хороодоос санаачлаад тухай бүрд нь тэргүүлэгчдээр оруулаад төлөвлөгөөг нь батлаад явъя гэдэг ийм нэг зарчмын өөрчлөлтийн юм байгаа. За хоёрт нь бол яг ингээд төлөвлөгөө боловсруулах гээд ороод ирэхэд мэдээж үндсэн саналуд бол тамгын газраас орж ирж байна. Тамгын газраас орж ирсэн саналууд дээр тогтоолоор хугацаа заасан яг тайланг хэрэгжилтийг 1-р улиралд тайлгнаа гэж тогтоолтой дараа оны. Аль эсвэл нь 3-р улиралд гэдэг юм уу. Ийм юмнуудыг болохоор хугацааг нь өөрчилсөн нэгд оруулж ирсэн ийм юмнууд бас байсан. Энэ бол жоохон хүндрэл очруулж. Хоёр дахь юм бол яг энэ санал ингээл тамгын газраас санал аваад яг бааргүй орлогч хянаад гарын үсэг зураад оруулж ирж байна гэл ингээд ингэснээс болохоор оруулж ирнэ гэсэн юмнууд оруулж ирдэггүй хугацаанд хэлцүүлэхгүйгээс болоод хурлын ажлын төлөвлөгөө өөрөө нэгэнт бид нар батлаад оруулж хэлцүүлэх ёстойгоо баталждаг оруулж ирдэг субъект нь байхгүй. Ийм хүндрэл бол байсан. Энийг бачаргал дарга байж анхаарах хэрэгтэй. Энэ дээр бол би тоот явуулсан засаг дарга. Хурал бас нэг авч үзэхэд юм оруулж болох уу тийм эрхүүргүй юу те. Яг гэрээ байгуулцдаг юм хэлээ л. Тэгтэл энэ чинь 2008 оны илүү баталсан мөнгөний тариф нь яваад байдаг. Нийтийн дээр нь хөл дээрээ зогсож чадах байлаа гэд байн орж ирээд байдаг. Бид өмнө нэмчих гэхээр зэрэг бас болж өгдөг нэг юм асуудал. 34 дээр төрөөсөө орон сууцны дэд хөтөлбөрийг боловсруулан батлуулах гэдэг 6 сард тавигдсан байна. Төрөөсөө орон сууц иргэдийн маань нэлээд хүсэн хүлээж байгаа асуудал байх хэвээр. Тэгэхээр бид нар энэ асуудлыг эртхэн шиг шийдэж ивэл яасан бэ? Яагаад 6 сар тавьсан бэ? Энэ шалтгаанаар тайлбарлаж өгвөл яасан. Жишг байдаг. Тэр дагуул оруулсан. Бид нар тэгээд хугацаа бол байгаа. Хугацаа бол бидний санал тэгээ байж тал засаг солигдоод миний ойлгож байгаагаар бол барилга хот байгуулалтын яамнаас ямар ч санал ирээгүй. Тийм үү? Бид нар саналаа явуулсан аймаг тийм үү? Аймаг саналаа явуулсан. Тэндээс ирснийхэн дараа бид нар явахгүй бол энэ ч манай өмч биш шүү. Биш. Тэгэхээр бид нар шууд татаад явчих юм бол тэгэхээр энийг ер нь үгүйсгийн шууд бид нар ингээд төлөвлөгөө ингээд тавьчихдаг. Тэгээд төлөвлөгөөний чинь биелэлд бид нар буцаад ажлын алба хяналт явахаар болохоо болчиход байгаа. Тэгэхээр оруулж ирэх шашны байгууллага байгаа юм байна. Мөн хоёр дахь нь бас 2009 оноос үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл явуулж байгаа Динж хайрын илгээлт гээд сүм байгаа.
гурав дахь нь болохоор 2017 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Христийн Даама хаалга гэдэг ийм 3 сүмийн хугацаа сонгуулах тухай хүсэлд орж ирсэн байна. Энэ журмын заасны дагуу эдгээр байгууллагууд бол хугацаа сонгохыг хүссэн өргөдөл дээрэс нь татварын хэлтс болоод нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт мөн тайлангуудаа тухайн онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангуудаа ирүүлсэн цаг хугацаанд нь ирүүлсэн ийм ажил байна. Тэгээд хэрвээ шаардлагатай гэж үзвэл гадаа байгууллагын холбогдох хүмүүс бол ирсэн байгаа. Мөн дээрэс нь тагнуулын байгууллагаас бол эдгээр байгууллагатай холбоотой ямар нэгэн одоо тийм гомдол ч юм уу юм байхгүй мэлээ. Тэгэхээр тийм тодруулсан. Тэгээд эдгээрээс бол ямар нэгэн зөрчил байхгүй. Хурлын зүгээс бол хэрвээ татгалзах зүйлгүй гэвэл одоо эдгээрийн хугацааг сонгоход бол бас эдгээр байгууллагуудын зүгээс бол татгалзах зүйл байхгүй байгаа юм билээ. Гарсан саналууд дээр яриа авчи. Инженерийн шугам сүлжээний саях бол тэрийг засаараа тэр яагаад тийм орч. За Батүлэг тэргүүлэгч саналаа. За энэхүү аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаж туслаа. Хуралдаанд аймгийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлыг 6 бүлэг 128 арга хэмжээг баталж мөн 3 сүмийн үйл ажиллагааг сунгасан юм а. Дараагийн мэдээллийн хөтөлбөрт анхаарлаа хандуулна.